Эрхэм үзэгчдийн амралтын өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 25 оны 10 сарын 19 Нямгараг. За Вашингтон дэсийн одноо орооны 7 цаг болж байна. За өнөөдөр гадаадын хүмүүсийн донд тэд тусмаа Uber, Lyft зэрэг таксины үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн донд нэгэн мэдээ анхаарал татаж байна. За энэ бол Чикаго орчмын нисэх буудлуудад Uber, Lyft бизнес эрхэлдэг хүмүүсийг баривчилсан ийм үйл явдал боллоо. За CBC Chicago-гийн мэдээллийн CBC бол мэдээж үндэсний мэдээллийн сүлжээний компани. За Chicago дахь салбарын мэдээснээс үзэхэд өнөөдөр Chicago хотын төв нисэх буудлаас цөөнгүй олон хүнийг тухайлбал нийтдээ 11 хууль бус цагаатчийг баривчилсан гэдэг ийм мэдээллийг өгч байна. За тэгэхээр хүмүүс нь бол Чикаго хотын төв онгоцны буудлын машины зогсоол дээрээс буюу Uber, Lyft машины жолооч нар кастомерыг хүлээдэг. За ийм зогсоол дээрээс баривчлагдсан тухай мэдээлж байна. За CBC телевиз бол үндсэндээ 11 бичиг баримтгүй хүмүүсийг баривчилсан гэж мэдээлж байгаа. За ингээд анхаарал татаж байгаа мэдээ бол эдгээр баривчлагдсан хүмүүсийн дотор тухайлбал Колумб, Кыргызстан, Мексик болон Монгол улсын иргэд. За ингээд цаашдаа Польш, Орос, Украин зэрэг орны иргэд байсан тухай мэдээлж байна. За тиймээс өнөөдрийн энэхүү онгоцны буудлыг чиглэсэн баривчилгаанд бол монгол хүн өртсөн байх ийм өндөр магадлалтай байна. За үүнтэй холбоотой гарч байгаа бас нэг анхаарал татсан сэдэв бол энэ онгоцны буудлыг чиглэсэн Lyft, Uber жолооч нарыг чиглэсэн баривчилгаа анхны тохиолдол биш юм байна. Үүний өмнө нь бас үүнтэй төстэй үйл ажиллагаа явуулж байсан. За тиймээс цаашдаа мөн үүнтэй ялгаагүйгээр онгоцны буудлуудын эсвэл Uber, Lyft-ийн жолооч нар ихээр цугларддаг газруудад энэ мэтийн баривчилгаа шалгалт явахыг үүсэхгүй. За ийм мэдээ байна. За ийхүү айсын зүгээс Uber, Lyft-ийн жолооч нарыг өнөөлж баривчилгаа явуулж байгаа тухай мэдээ байна. За тиймээс монголчуудын хувьд бол гадуур явахдаа ажил үргээ гүйцэтгэж явах үедээ өөрсдийн бичиг баримттай биеийн байцаалдыг бүрэн бүтэн видео авч явах ийм шаардлага бол байсаар байна. За энэ дэвшрүүнд дурдхад хэрвээ ямар нэгэн байдлаар саатуулагдсан. За ялангуяа ар гэрийн хүмүүсийн хувьд өөрсдийн гэр бүлийн хүмүүсийн баривчлагдсан байршил мэдээлэл зэрэг тодорхой болсогоо бол эхний ээлжинд Монголын элчин сайдын яамд хандаж эрхцээний зөвлөгөө тусламж авах нь зүйтэй юм аа. За өнөөдөр амралтын өдрийн тооч мэдээгээр Uber, Lyft-ийн жолооч нарыг чиглэсэн баривчилгаа өрнөж байгаа тухай. Өнөөдрийн баривчилгаанд лавл монгол хүн өртсөн тухай мэдээллийг хүргэлээ. Аккорд андуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр үзэхгүй болцъя.